Бид нар одоо ингээд Наранбайр сайдаа ер нь бид нар энэ Монгол шийдэхгүй асуудлыг л энд яриад байгаа юм л да. Бид нар хичнээн их хууль гаргаад хичнээн том хориг тавиад асуудлыг нөгөө том платформ эзэмшдэг компаниуд л шийднэ. Тийм ээ? Тэгэхээр та бүгд маань захин хөгжлийн яам энэ төр энэ компаниудаа яг хэр харьцдаг юм бэ? Тэд нар та нартай хэр одоо хамтан ажиллагаатай байд юм. Ер нь тоод юм уу юм уу? Энэ Facebook, энэ YouTube, энэ TikTok эдгээр та бүгд яг яаж харилцаж байна? За хоёрдугаарт нь энэ Facebook гэж одоо хүүхдийн ч асуудал болсон, Монголын асуудал болсон. Дуртай нь одоо Facebook дээр лайв хийдэг, дуртай нь юм зардаг, за дуртай хүнийг доромжилдог ийм том хэрэгсэл болсон. Тэгээ захим орчинд хүүхдүүдийг одоо гэмтэргээс хамгаалахад энэ Facebook-ийн асуудал их хүнд байгаа. Зөвхөн нэг ийм нэг санаа байх юм. Та би боровч хэлж магадгүй шүү. Ерөөсөө энэ Facebook-ийн 3 сар хааж үзүүл яа гэм Монголд. Тэр эффектийг харуул яасан. Энэ гэмтэр нь хаашаа шилжих юм? Ямар платформ шилжиж байна? Facebook-ээр амьдрч болно шүү дээ ер нь бол. Өмнө амьдрч болж исэн. Тэр ингээд нэг сар ч юм уу, 3 сар ч юм уу нэг хаах тийм санаачлах энэ гаргаж болохгүй юу? Ерөөсөө бүхий л муухай бүх зүйл Facebook дээр явж байгаа шүү дээ. Энд дээр нэг тийм тодорхой бас санал одоо сайд хэлээч. Би бол одоо нэг сар юм уу 3 сар хаачхад олон асуудал цэгцэрэндээ олон юмнууд харагдандаа гэмтрийн нөхцлөд энэтэй холбоотой мó гүй юм уу гэдгийг ч ойлгомжтой болж эхэллээ. Одоо бид нар дандаа сайнаа хэлдэг шиг хуураатай ярьж явж байгаа. Одоо гадаа гардаг хүүхд байхгүй болсон. Бүгдээр мэдчихэж байгаа. Тийм ээ? iPad юм уу гавцтай л гэртээ байх. Яаж гадаа гаргадаг болох вэ? Яаж нийгэмтэй харьцуулдаг болохгүй? Энэ чиглэлээр босрлын яам засгийн газар ер нь юу бодож байна вэ? За Наранбайр сайд би бас одоо хоёулаас олон жил хамт ажиллаж ирсэн. Гэхдээ зүгээр миний энэ санал бол тэр та хэд нэг туршаад үзээсэй л бодож байгаа. Нэг сар ч юм уу. Заавал хүмүүсийн хэвлэл нийт хэрэгчлээ хаах гаагүй. Эффектийг хармаар байна. Ер нь бол энэ дээр та засгийн газрын гишүүний хувьд анхааралтай тавьж үзээч гэж